За сайн байна уу. Smart balance систем дээр санхүү дотрын тайлангийнхаа дүнгээс хөөж ажил үйлгээгээ засварлах боломжтой байгаа. За би энд нэг жишээ үзүүлье. За энэ мөнгөн гүйлгээний тайлан дээр ашиглалтын зардал төлсөн 30,000, төлс шатхуун төлсөн 250,000 гэж гарч ирсэн байна. За би одоо энэ 30,000-ын дүнг хөөж засварлая. Тайланд үеийн дүнг 30,000 байна. За энэ 6 сарын 18-нд шатхууны зардал хийсэн байна. За энэ мөнгө гүйлгээнийхээ үзүүлэлтийг буруу сонгосон байсан байна. Төлс шатхуун. За ингээд тайлан шинжилгээнэ. За ингээ 30,000 маань төлс шатхуун дээр очиж чинь гэсэн үг. За энэ та өөрөө тайлангаа шалгаж явах явцдаа тайлангийнхаа дүнгээс хөөж ажил гүйлгээгээ өснээрээ засварлаж болно гэсэн үг. За